Өвөрхөн аймагт 2025 онд улс орон нутгийн 267.9 тэрбум төгрөгийн төсөв төртгөөр хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Аймгийн нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг нийгмийн салбарын бүтээн байгуулалтанд зарцуулдаг. Хар орон сумд орчин үеийн стандарт шаардлага хангасан 100 хортой эмнэлэг, Баян өндөр сумд амбулатороор жилд 7-8 мянган хүн хүлээ авч 500 хүн хэвтэ эмчлүүлэх хүчин чадалтай улсад жишг болох үс эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулад байна. Мөн 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль 250 хүний судалтай спорт заал болон цэцэрлэгүүд ашиглалтанд оржээ. Эмнэлгийн өргөтгөл барилга маань бол 22 оны 5 сараас эхэлж нийтдээ 1.7 тэрбум хөрөнгө оруулалтаар 10 ортой эмнэлгийн стандартаар баригдаж байгаа. Тэгээд одоо хүн ардынхаа манай сумч болохоор 6700 гаруй хүн амтай, 7000 шиг хүн амтай. Тэгээд хөдөлгөөнд хүн амтайгаа 100000 шиг үлддэг. Тэгээд том аршин соёллууд бас яралтай зөвлөмж үйлчлэгөө үзүүлдэг. Тийм болохоор барилга байгууламжийн хувьд одоо энэ хуучин байгаа барилга маань бол багтаамжийн хувьд бол хангалтгүй байгаа учраас 10 ортой эмнэлгийг дахин өргөтгөлийн шугамар баригдаж байгаа. Он дамжийн хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтууд гэх юм бол 12-аас 320 хүүхдийн сургууль маань баригдаж байна. Баян өндөр сумд 320 хүүхдийн сургууль, Уянга 30 сумд 250 ортой спорт заалнууд хэмжижлэн ингээд томоохон бүтээн байгуулалтууд маань улс орон нутгийн зүгээр хэрэгжиж явцгааж байна. Өнөөдрийн байдлаар Өвөрхөн аймгийн Арвахера, Баян өндөр сумд 320, Баянгол сумд 240 хүүхдийн сургууль, Бүрд Богд Зүүн Баян улаан сумд тус бүр 50 ортой цэцэрлэгийн өргөтгөл, Уянга 30 сумд 250 судалтай спорт заал баригдаж байна. Мөн Арвахер сумд тусгай хэрэгцээт хүүхдийн сумын 11-р цэцэрлэг ашиглалтанд ороход бэлэн болжээ.